Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр нэг сэдв орж ирээд өглөөнөөс хойш нэлээ ганц хоёр подкаст үзээ сууж ирсэн. Ер нь бид нар энэ шинэ нэрэнд шилжсэнтэй холбоотой шинэ нэрэндээ одоо байгаль оршихуйтайгаа, байгаль их дэлхийтэйгээ, уул усны эзэцтэйгээ яаж одоо амин холбоосоо нийцүүлж идэртэйгээ бид нар зөв зүйтэй харьцснаар энэ байгаль оршихуй дэлхийнхээ хамгаалтанд буцаад яаж ордгийг те бид нар өөрсдийгөө нэг хувь хүн одоо байгалаас тусдаа нэг өөртөөгөө хүч чадлаар яваад байна. Нэг бие үзэл дээр маш их байгаад байна л да. Энэ талаар ярих гэсэн. За санаа орж ирээ сууж байна тий. За өдрийн мэндэ. За яг байгаль их гэж ярихаар үнэндээ нөө энэ дэлхий дээр байгаа бүх зүйлс чинь амьтай бүх зүйлс одоо амьгүй бүх зүйлс ч гэсэн нийлээд ингээд хоорондоо одоо оршин амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр амь ирээд амьдрахын тулд энэ дэлхий дээр одоо оршин байгаа дэлхийн хэмээх оршихуй дээр амьдарч өөрнөч те үйл явцаа туулаллаараа ингээд дуусгах чийж дараагийн одоо амьтаа төрөлтөө дээр төрлөө авч байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа амьтаа болгон энэ дэлхийн өөрөө байгаль гэдэг нь байж байгаа галууд өөрөөр хэлбэл одоо өөр төрлийн гал байгаа сүнс өөрөө гал шүү дээ. Сүнс өөрөө гэрэл тийм үү? Одоо өөртөө гэрэл тээгч бүхэн амьд ээж байгаа бүхэн байгаль байхгүй юу? Гэтэл ингээд бид байгальтайгаа нэг гэдгийг юусоо ойлгохгүй. Одоо хүний нөгөө хамгийн бага хувь аж ахуйн дээр хувь тавилан үүсдэг гэж ярьдаг тийм үү? Тийм. Тэгэхээр хүмүүс өөрсдөө ингээд байгалаасаа тасраад одоо бүх юмыг юм нэгдэл том юмны нэг өчөөгөн жижиг хэсэг гэдгийг ойлгохоо болоод яг ингээд одоо жинхэнэ ингээд хувь аж ахуй буюу амиа бодох гэдэг чинь ганц өөрийн амны төлөө оршиж эхлэх. Тэр байр суурин дээр ингээд ирдэг. Энэ нь ингээд байгалийн одоо цаанаасаа явуулдаг одоо юм давтамжтай холбоотой. Тэгэхээр нэг хэсэг ингээд байгаль бүх юмаа өөртөө нэгтгэхэд бүх аймууд хоорондоо нэг гэдэг ийм одоо давтамжийн тодлыг энэ 90 үеүүдэд одоо бидэрт үлдээдэг. Тэгээд тэр нь доошоо ингээд бүх юм давтамж талгаан чи ингээд ийм үйлцэж байгаа шүү дээ. Актуал тэр үйлцлийн дээр бол бүх юм нийгмэл тий. Бид ингээд нэг юмны жижиг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрөөд хоорондоо бүх зүйл нэгдэж нэгэн одоо амийн мэдрэмжээс, нэгэн том бүхлийн мэдрэмжээс, нэгэн том ухамсараас, нэгэн том мэдрэмжээс ингээд бүрэн хамаардаг гэдгээ ойлгож эхэлдэг. Ийм одоо ухамсарын 90 толлууд байдаг. За энэ нь ингээд одоо яг ийм үед ирэхээр хүмүүс бүхнийг мэдгч, бүхнийг чадагч одоо биднийхаар том бие дээр амьдарч эхэлдэг үеуд нь байдаг байхгүй юу? За энэ үеүүдтэй ингээд хүмүүний тарих хөгждөг юм. Одоо өөрөөр хэлбэл бид нар баруун тарихаар амьдардаг үе гэсэн үг юм. За тэгээд одоо зүүн тарихны хөгжлийг дэмжихийн тулд баруун тарих хаагдаж бидний тэр нэг бүгдээсээ тасарсан хувь хүний хувиа амиа боддог тий өөрийн амны төлөө бүхнийг ингэж таацуулж сэтгэдэг яг энэ тарих гэдэг зүүн тарихыг ингээ хүчтэй хөгжүүлэх зорилгоор одоо энэ давтамж ингээ буурдаг байхгүй юу? Химжээс буурсан ухамсарын одоо химжээсүүд эхлэн гэсэн үг. Тэгэхээр энэ нь цаанаасаа ингээд долгисоод байж идэг байна шүү дээ. Дээшээ доошоо орж идэг байна тий. Тэгвэл яг одоо бид нэр хамгийн хувь аж ахуйчтэй төлөв дээр амьдардаг материалын эрэнд бид нар өөрсдөө байгаль ихтэйг нэг гэдгээ мартцсан. Бүх амьмууд бидний төлөө бид амьуудын төлөө оршдог гэдгийг ойлгохоо болцсон. Ийм одоо үед амьдарч штэ. За тэгээ энэ одоо ингээд давтамжтай ишлээд одоо биднийхээ дараагийн хэмжээс нэгдэх цаанаас юм давлгаан дотор нэгдэж яваа юм. Тийм учраас бид нар ингээд дандаа бүх юм нэгдмэл том бие рүүгээ ор тэ өөрийн сүнсээ мэдэр сүнслэг ашгүй сүнслэг амьдрал энэ болгонд таныг оруулахын тулд таны одоо хувь дээр
гацсан байгаа гацаа болгоноос чинь чөлөөлё. Одоо таны зүүн тархиараа амьдардаг цаг өнгөрчээ. Баруун тархиараа амьдардаг үе чи эхэллээ гэдэг ч юм уу тий. Ингээд л одоо зүүн баруун гэдэл ээлжлэл явах нь шүү дээ. ээлжлээд энэ дэлхийн одоо энэ туулаад өөрөө явдаг гэсэн үг. Тэгэхээр одоо нэгэнтээ бид нэр цаг үетэйгээ хөг нийлүүл яг гэвэл өөрийн ирэхгүй ингээд нэгдмэл гэдэг утга руугаа нэгдэж байгаа хань шүү дээ. За ингээд тархины хөгжилтэй яг бид нар ингээ баруун тархинасаа буюу өөрхөн том биегээсээ сурсан мэдсэн бүх юмаа ингээд бэлэн одоо бид нар шиг ингээд холбогчоо буулгаа одоо суугаад ивэл хүний тархи хөгжгөө болчдөг. Яа тэгвэл тий би ингэж яхаар зүгээр одоо өөрийнх нь тий дээдсүүдээс асуучих. Дээдсүүд билгийн хариулттай. Тэд нар үнэндээ цэцэн цэлмэг бүхнийг мэдээд байна тийм үү? Тэгээд эхлэхээр чин тарих зүүн тарих ажиллахгүй болоод ирч байгаа зү. Тийм. Тэгвэл бид нар нэгдмэл том төлөв рүүгээ орохдоо үргэлж цаг хугацааны зайнаас хамаархаа болдог. Байгалийн жамын дагуу одоо яг цогцож амьд сурдаг. Харин хувийн ачигч байр суурин дээр жижиг бидээр амьдрахтай бид нар цаг хугацаа орон зайд маш хүлэгдмэл байдаг. За тэгээд бодъё. Цаг хугацаа орон зайд хүлэгдэж амьдрал. Тэгээ дээр нь зөвхөн амиа хувийн хичээн. Амиа бодож өөрийн амийн төлөө өөрөөс нь өөр хинт зүтгэхгүй мэдрэмжтэй амьдрна гэдэг чинь өөрөө асар их айц тунд хүлэгдэж байгаа үстэй. Бүх айцыг мэдэж амьдрдаг учраас одоо зөвхөн амиа бодохоос өөр аргагүй тийм нөхцөлд бидний одоо зүүн тархи хөгждөг байна шүү дээ. Яаж одоо энэ нийгэмд яаж би амьдрсан шиг амьдрахын тулд яаж өөрийгөө хамгаалангаа хэрхэн хөгжиж өсөж дэвжих вэ? Хэрхэн энэ нийгэмд те одоо өөрийн байр суурийг эзлэх вэ гэдэг дээр ажиллаж эхэлдэг гэсэн үг. За тэгвэл одоо байгаль их энэ болгоноос тасарсны үр дүнд яадгүй гэхээр та хамгийн аимхай хамгийн чадамжгүй тэгээд одоо өөрийнх нь амны төлөө одоо уцан чиний улаан амныхын төлөө хамаг анхаарал чинь хандсан бусдын тухай боддогчгүй сэтгэдэгчгүй за нэг өөр хөөхд гэр бүлээл багтааж чаддаг эхнэр хүүхдээ аав ээжээ багтаагаад бусдыг нь бүр багтаах зөхөөгүй тийм л зайтай болдог. Тэгтлээ та нарын тарих одоо айцанд ухамсарч хашигдаж та нарын зүрх сэтгэл айцаар дэмжгэлсээр байгаад маш хаалттай болоод бусадтайгаа нэгдэх ямар ч боломжгүй болдог байх нь шүү дээ. За ийм болсон үедээ хүн байгальтайгаа нэг гэдгээ ухтаа мэдгүй учраас тэд чинь энэ амьтаа болгоны төлөө өөрийн амнаас өөр бодох сүгөөгүй байгаа учраас тэднээсээ тасарч байгаа юм. Тэдний дэмжлэгээс холдчихж байгаа юм. Уг нь бол бид гэр бүлэрийн амьдрахад гэр бүлийн хүмүүсийн дэмжлэг бидэнд ямар чухал вүлээ? Гэтэл улсааран амьдрахад энэ улсын бүх хүмүүсийн дэмжлэг ямар чухал вүлээ? Гэтэл дэлхийгээрэн амьдарч ос болно шүү дээ. Дэлхийн бүх амьтаагаа нэгдээд тэдний гэр бүлээ гэж авч үзвэл тэндээс ямар их хүчтэй дэмжлэг ирэх бол өөрөөр хэлбэл таны орон зай энэ хувь ачаас айцаасаа багаар алсарч айгаа дагаагаа ухаарч тавьж ухамсараад буцаагаад дийлэгмэл хязгааргүй төлөвт нь оруулаад тэгээд юу дэлгэж томорч чадахын хэрээр бусад амьсыг багтааж чадах тийм одоо том нөлөөнд өөрийг нь тэлж чадаад ах юм бол та тэр болгоноос дэмжлэг авнаа. Тийм үстэй. Тийм байна. Байгалийн бүх амьтаа нэгдчих юм бол байгалийн асар том дэмжлэг танд ирнэ шүү. Та байгаль ихтэйг нэгэндээ ингэж нэгдчихвэл та хизээж айцд автахгүй. Таны ард байгаль их байна. Та байгаль ихтэйг нэг байна. Тийм том гал амьуудын донд таны амь оршиж байгаа учраас айх шаардлагагүй. Айцаасаа салах арга хамгийн түрүүнд энэ биш үү?
Тэгвэл одоо бид хой хүн дээрээ төгж ичгээд одоо ус голооч амтай гэж бодохгүй тий мод амтай болгоныг хүндэлэхгүй амтан болгоныг өөртөө содорд үзэж одоо хой байчаасны үр дүнд өөрөөс нь өөр одоо чухал зүйлгүй болно штэ. Тийм учраас бусад амьсыг хүндэлэхгүй хайрлахгүй тэдний тухай одоо нэг удаач бараг бодохгүй шүү. За нэг хашаандаа тарьсан хэдэн модол бодно гэхээс ш ой тарьсан модны тухай бодох уу? Тийм тий. Ой дураж байгаа модсын тухай хин одоо санаа тавьж санаа шарах юм. За ой хамгаалагч ажиллаа хийж байгаа хүн бол болтгол баг. Гэтэ бусд нь бол бодохгүй шүү. За тэгээд байгалаа марцсан учраас байгальтайгаа буруу харцгаад одоо байгаль чинь бүгд амьтай болгоныг одоо эзэн суудаг амин оршихуунуудыг хамгаалдаг яг бидний шиг ийм амьд байсан оршихуунууд бий. Тэрийг нь уул усны эзэд гэж нэрлэж байгаа юм. Тэр эзэд өөрийн гэр бүлээр хамгаалаад өсгөн үржүүлээ байж байгаа. Ам болгоныг байгалийн. Тэгэхээр одоо тэр амьтаа зүйлсэд нь бид өөрсдөө амьтаа чихэд буруу хандаж амийг өсгөж үржүүлэх хайрлах гэхээс илүүтэй буруу хандвал тэд бидэнд ухаалал өгөх зорилгоор бидэнтэй өөлийн үрийн холбоос тогтоочдөг гэсэн үг. Уухтаа бол цаад санаа нь байгаль ихтэйг нэгдээч. Байгаль ихийн хайрлаач. Та нар чинь өөрөө байгаа шүү гэсэн санааг л үүлийн үрээр нь ойлгуулах гэдэг юм. Аркетел дэргийн лус савдгийн хорлол болжээ гэдэл хүмүүсийг айлгаад байгаль ихтэйгээ сайхан хандах хэрэгтэй гэдэг ганц үгээр л одоо хаач чинь хүмүүс бүрэн ухаалаа авч чадахгүй. Байгаль ихийн тэр одоо өөртөө холбогдсон өөлийн үрийн холбоосоор нэгэж байгаа амны нэглүүдийг буцааж яаж өгч чадах, яаж одоо түүнийг хариулах, яаж ухаалаа авах дээр ажиллаж чадахгүй. Хин нэгнээр аргалуулад, чаргалуулад тэр нэг одоо хийсэн үүлийн лайгаа бусдаар өөрүүлэнгээ өөрөө сууларч байвал болчих штеп. Харин тэгэхээр тэр улсууд дахиад л байгаль ихэн ойлгохгүй учраас дахиад л бас нэг үүлийн үүрэнд орооцолд нь штеп байгальтай буруу харьцсан. Тэгвэл одоо бид яавал лус савдгийн хорлол гэж яриад байдаг. Энэ зүйлсээс ангижрах юм бэ? За танд нэг л усын хорлол боллоо гэж бодъё. За учир нь та лус тэргүүтнийг түүнтэй холбоотой одоо байгалийн амьуудад буруу хандлаа гэж бодъё. За жишээ нь гол устай буруу хандхад тэр гол уснаас чинь амьтаа болгон холж байгаа шүү дээ. Ундалж байгаа. Тэр гол ус чинь энэ байгалийн совог судалж шүү дээ. Таандын цус томлоглогоо адил. За гэтэл энэ зүйлтэй буруу хандъя. За та нар биеийн суцыг таслая, биеийн суцыг бомлъя. Тэ? Эсвэл суцаа бөглөрүүлэх хоолмонд идэ. Эсвэл одоо суцанда бүлэн үүсгэх юм тариа хэрэглэлтэй. Та нар тэгэхэд амьд байж чадах юм уу? Хэцүү учраас энд чинь энэ болгоныг тавируулаад өгөөч гэдэг ийм лусын одоо өөрөөс нь нэг л ороод ирлээ. За тийм нэгэд байгаа юм нь ойлгохгүй. Угтаа бол тэр одоо бүлгэнсэн цуснд тэр хүний ухаарлаа тэр эрчим энергийг тайвшруулж тайтгаруулад энэ уул усыг чинь энэ усны энэ ундрагыг чинь цэвэршүүлэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр ухаарахгүй явсаар агаад өөрийнх нь амь насанд нь халан ирнэ дээ. Яг тэгвэл тэр байгалийн амьд халдсан учраас ухаалан авах цаг нь болчиход байна. Тэгээд л яваад өгнө. Байгалийнхээ сэргээсэн ч юм байхгүй, янз алсан ч юм байхгүй. Ингээд ч н одоо яг энэ нарийн учир утгыг ойлгохгүй байгаа учраас хүмүүс эндээ ч алдаад байна шүү дээ. харин тийм те. Одоо яг
галын засал гэж юу чинь, лус цавдгийн хорлол гэж юу чинь, цаад утгыг ойлгохгүй болохоор хүмүүс нэг хүнээр засал хийлгсэн за одоо болцсон гэж явчихж байгаа байхгүй тий. Тий. За тэг яг уу те нэг буулаг шантанд нөгөө нэг онжог дуулна гэдэг шиг одоо алганы хамт мэдэрнэ гэдэг шиг. За нэг зовлон толлоо одоо ахиж тийшээ зүгэлмэргүй юм байна. Уулаасанд очиж болохгүй юм байна. Очсон ч гэсэн одоо хамаа намаагүй байж болохгүй гэдгийг ойлгосон уу? Ойлгосон. Гэтэ цаад амин холбоос энэ ойлгосонгүй. Дандаа юм өнгө цухаарлаа авч. Айд цаарл тэд нар өөртөө баглж шүү дээ. Одоо энэ дээр болохоор ийм асуулт орж ирээд байна одоо. Одоо ингээл уул уурхаан компанитай хүмүүс одоо бүр тэр лус савдгийнх эсрэг үйл хийж байгаа лам бөөнөр аваач бүр уул усын тагчин гэж одоо тэр уул усны эзэдийн бүр дарж агаад бүр эрчим энерги унтрааж байгаа тийм нэг зан үйл хийж агаад газрыг ухаад байна. За одоо энэ газар лус савдгийн дор байгаа энэ зүйлс тэдний эзэгнэж хайлаж хамгаалж исэн энэ бүхэнд одоо танаа гэрт нэг хүн ирчээд таны гар хүлийг хүлээд амрууч нь юм жигчгээд юу хүснэ аваад охид хөөхнүүдийн чинь доромжлоод авч гараа заахын зараа дүрхийн нүрээд орон гэрээ чинь сууд хийгээд байвал яах вэ? Харин тий. Тэгээд орондоо өөр одоо хүмүүсийг нүүдэн дээр чинь гэр оронч эзэн суулгаад нүүдэн дээр чинь чамайг байхгүй мод аашлаад өөр нүргээд байвал за нэг ишг савнд хийгээд хаалгаа наачдаг. Эсвэл чамайг одоо тэдэнд үйлчлүүлэх боол мэт зүтгүүлвэл ямар вэ? Яг ийм зүйлийг тэд уул усны эзэдүүдэд хийдэг. Тэд чинь нэгэнтэй амьтай чадaltaй. Гэхдээ тэрнээс илүү эрчим энерги олон одоо номын хүч. Тэ? За одоо ингээд худалдагдсан одоо арийг нь дагч. Одоо чадалтын хитнүүдээр дамнуулдаг. Тэднэр одоо энэ бүх хулгайг хийлэгдэг л тийм. Хулгайгаа дэмнүүлдэг гэх юм уу? За тэд нь болохоор уул усны эзэдийг хүчгүй болгож дараад өөрсдийнх нь одоо амь эрчмийг хамгийн бага дээр нь юулээд. Тэгээд тэднийг юу ч хийж чадахгүй болж хориод. За арай л устгах чаддгүй юм. За тэгээд тэн дээр эзэнгүү болсон байгальд чинь эзэн суудаг өөрөө одоо завсрын сүнснүүд гэж бас байна. Тэд нь эзэн суун. Яагаад гэвэл одоо уул усны эзэн өөрөө байхгүй болчихсон. Тэнд бусцад одоо хүмүүсийн өглөг буйнаар шүтэж байгаа эрчим энерги байна. Тэрэнд нь эзэн суугаад тэрнийхэн эрчмээр хооллоод одоо тэнд тийм завсрынхан амьдраад эхэлдэг л дээ. Гэтэл тэр хүмүүс яагаад тэр үйл өөрөөс цухтав? Яагаад гэвэл нэг л хатуутай тэр зүйлсийн амийг нь боочгож байгаа учраас тэдэндээ үлийн холбоогоо төртэн одоо хойшлуулж аахалж харгалсан байх нь шүү дээ. Тийм. Гэтэл тэдний тэр ухаа түнхээд байгаа тэр их зүйлс яг л бид нар өөрсдийнхөө уушиг бүрийг ухаад гаргаж зараад байгаатай адилхан тийм л үзэгдэл шүү дээ. Тэр тэднийг эзэмших ямар ч өгөгдөлгүй юм байхгүй юу? Гэтэл бүгдийн өмнөөс уул уурхайн эзэн болчгоо сууж штэ. Уул усыг уханд оройтуулдаг эзэд болчгоо. Түүнтэй холбоотой ам болгоныг тасалж хаад. Тэгээд дээрэс нь нүгэл үлдэж тэр хийсэн үүлэндээ эзэн суухгүй гэж бултаж цухтдаг. Яг л нэг хэрэг хийчээд хэрэгтэй одоо хүлийн зөвшөөрөхгүй зогтож аваа. Харин гуйрынчуд байхгүй юу? Гэхдээ тэд нэг юм алдаж байгааг юусоо ойлгодгүй. Тэд өөрсдөө энэ байгалийн эрчмээсээ тасарч тэдний амин ингээд бүр ухаж байгаа юм шиг мэдрэмжэнд автаж өөрөөсөө өөр юу ч бодох юм болтлоо.
Станы бэрдийн сэтгэлгээнд аман бодогч болд юм да. Тэгээд өгсөн гойно яах вэ? Тэд энэ дэлхийн хамгийн дорд давхарга давдамж руу сунсан унаж. Тэдний өөргөөгд ураг удам давхар унаж. Тэгээд тэндэн хизээж гарч чадамгүй их төлөөсөн донд юм. Тэд одоо хитэгээд үйл үрээс цогтлаа гэж андуурч. За тухтан тэдний ам байгалийн эсрэг байгаа учраас хамгийн эмзэг сулдаарэ. Тэгээд түүнийг хамгаалахын тулд бүх арга чаргаа хэрэглэнэ. Одоо энд уул усан ухаж идэж түүнийг худалдаж энэ олон амьсын өмнөөс амин ашгыг нь устгаж байгаа тэд нэг уул усны эцэд сонин биш байдаг баг. Гэтэл энэ Монгол ээжин бүх ам тэднээс нэгэлдэж шүү дээ. Монголын бүх ам гэж би юу гэлөө? Монгол хүмүүс гэхээс илүү тана энэ Монгол нутаг дээр байгаа бүх л амьтаа болгоно давхар нэгэгдэж байна. Түүнээс юм нэгэж байна. Тэр даалдадан маш айдастай. Түүний ам үнэхээр өчөөгөн. Нана тэр баян затгалан бөөсөр дэмэд хаадууч. Цаана техник амин дасаж хуй гээд. Түүнийг хамгаалахын тулд ястаныг байж чадаж байгаа. Тийм учраас тэр хүчтэй хүмүүсээр хамгаалуулж айсандаа шүү дээ. Айсандаа улам их хүч чадлыг өөртөө нэгтгэж хүчтэй болж өөрийгөө хамгаалж яасан ч дэлтгэргүй амиа хамгааллаа гэдэг мэдрэмж хизээч түүнд төрөхгүй учраас дуусашгүй хин амиа хамгаалах хувь ээж хүн ээж чумар ийм муухай эрчим энергийн давдамжинд амьддаа өмчлөө шүү дээ. Хүн болгонд хараалж зөвхүүлэн. Окей, тэгээд авсан юмныхаа хэрээр яагаад энэ Монголын төлөө зориулж чадахгүй байгаа юм? Цаана тэд чинь тэр айманд тасарч байгаа учраас өөрөөсөө юу ч бодож чадахгүй тийхэлтэй болсон учраас тэдний тухай боддогчгүй юм, сэтгэдэгчгүй юм. Яавал өөрөө энэ нэг амиа айтайхан авч явах байл гэдгээ бодож нөөцлөд барахгүй их нөөц нэмээд ч тэрэндээ ханахгүй цадахгүй тийм эмэр аимшигтай аюул дунцсан байдаг цаана. За тэгээ өвгөл бол тэд хаашаа очих нь угаасаа тодорхой. Одоо би үнийг л хэлээ энэ хүмүүст. Та нарын уул усаа барагсдыг хараа зүгт хэрэггүй. Тэд өөрөө өөрсдийнхөө харах эндээ дээр хараач. Үхлийн мухагаар үхэх сонголтоо хийчихсэн юм. Одоо тэгээ яах вэ? Хогн. Хагтаа тэдэнд баасан. Энэ уул усныхаа төлөө алдаа ганццах боломж бий. Гэвч тэднийг хизээж ашиглаж чадахгүй. Тэд хизээж бусдыг бодхоо болчихсон. Тэд бол чөтгөрд өөрийгөө худалдаж чөтгөрийн гар хөл болж насаараа чөтгөрт боол хийхээр энэ амьдралдаа өөрийгөө зориулсан юм да. Тэгээ энэ дээр бас ингэж идэг одоо монголчуудыг монголоор нь л дардаг гэдэг. Одоо яг тиймэрхүү үйл хийсэн хүмүүс нь болохоор гадныханд одоо гадны компаниуд бас үйл хийж байгаа хүмүүс нь дандаа монголчууд байгаа даахгүй юу? Одоо газрыг нарагдаж ийн гэдэг л ус авдгийг одоо эрчим энергийг бууруулаад одоо энэ тэнд яваал ингээл хээрийн үйлгээл явахаар дандаа монголчуудын хийсэн юм тэгээд нэг хятадуудын нэг хийсэн юм хятадуудын нэг үйлийг монголчуудаар дамнуулж хийгээд байгаа юм. Юу н монголчуудаар сөнөөдөг гэж нэг үг яваад байдаг. Монгол хүмүүс монгол хүнийхээ эсрэг яаж зогсох вэ? Хувь ажигчтэй л зогсон шүү дээ. Энэ хувийг хичээж амин алтхаас айх үхлийн айдасанд баригдагсаад юу ч хийгээс боцохгүй. Монгол хүний чадамж удам
энэ цаана нь байгаа долгийн өгөл хүчтэй учраас наанан одоо хэдийгээр хүмүүс муухайг тэнэг дээрээ байвч ягаад бусад тэднийг ашиглаж чадахгүй байгаа юм гэхээр наанан тэмч цаана тэдний сүнслэг хүч бий. Тийм учраас Монголын энэ сүнслэг хүчийг дарах Монгол хүмүүс л байдаг юм. Харин үүнийг хийж чаддаг юм аа. Яагаад чаддгүй, хаалдаж чаддгүй гэх юм уу? Цаанаасаа. Яагаад вэ? Түүний чин ард энэ хөх Монголын амийг өөр дотроо тээж хадгалж явдаг хөхөөгүүд нь байд юм да. Тийм учраас өөр өгчөд л хөхөөгдийн эсрэг үйл юм хийж чадна. Тэдэнд оровсон монголчууд нь яаж орох юм? Тэр хуваачаасан байдлыг нь үртийн дээр өртөж ам юугийнхаа тасарчхой гэдэг айцын хүлээсэнд нь автолж байгаа даа. Монголын эсрэг сум тавьчихж байгаа юм тэд нэр. Одоо тэгээд энэ нэг за нөгөө нэг хүн яг ингээ Монголын эсрэг ингээ яач тийм байж одоо тэр хийгээд байгаа хүмүүс нь одоо яах вэ гэдэг бол одоо бас л одоо уул нь бол ийм үүлийн өөр одоо энэ далтын амьдралыг хамгийн сайн мэдтгэл хүмүүс байгаа ч тийм. Тэд өөрсдөө хин гэдгээ одоо хүртэл танихгүй байгаа юм. Тэд нэг өөрийн чаддаг мэддэг чадал энэ өгцөн өгдөл юу гэн өөрсдийгөө даалж ертөнцөд өглийн мухаар харах үүлэндээ гар шамдан орсон. Одоо тэдний ард агч нэртэй энэ даалж ертөнцөд тэднийг тэмнэж яваас. Бас л нөгөө үлийн үрээрээ далдын далд хамтдаа л явна штэ. Тэд өгч агалж чадахгүй. Тэд бас зүтгэрт худалдагсаад. Тэд зүтгэрт өөрийн худалдагсдыг тэмнэж тоосолж байгаа учраас тэд бас тэдэнтэй эрчмэн нөлөөлж эрчмэн нэрэгтэн тэмнэгсэн учраас тэд өөрийн хүч чадлаа энэ дэлхийн эсрэг ашигласан учраас тэд энэ үлийн үрээ дэлжил таарна. Одоо яг үнэндээ хэлэхэд би тэднийг мэдэрч байгаа. Тэд хүч чадалтай хахаж бэлдурж шунлын одоо дэвэндэн базагдаж хүн чанараа болондоо гიშгчээд хүүтэдээ мөнгөний хараас л зүтгэж яваа болсон штэ. Тийм. Тэгээд тэр мөнгөндөө нүүдэн төвш очихсан учраас нүүдэн бодлыг нь нэлтгэх учраас тэд мөнгөний боол олцсон юм аа үнэндээ. Харахад эд баялагтай сайн сайхан амьдарч байгаа нэртэй ч хүнээс дотгүй одоо багада одоо бэлхэм хангалан байгаа ч гэсэн тэдний сэтгэл нь хоосон шүү дээ. Гэхдээ тэдний сүнсний ард доод давхаргад баасан нийт буй баялагт эд шидийг зарцуулж амьдардаг өөрийнх нь олон төрөл авалтууд бий юм аа. Түүнийхэн дагуу зүгээр л тэдэнд хэвийн үзэгдэл мэт энэ зүйл нь байдгийн. Гэхдээ тэд сүнсний алдаагаа засаж чаддгүй учраас яг энэ алдаагаа энэ амьдрал дээрээ давтаа сууж байгаа юм. Гэхдээ тэдэнд ганц л эндээс мултрах зам бий. Тэд нь ухаан санаагаа хэмжээс ахиулж илүү ухамсарын төвшөнд очивол өөрсдийгөө юу хийгээд байгааг ойлгоно. Гэхдээ тэрийг ойлгохлоо тэд маш харалган байгаа. Харалган гэдэг нь дээд ухамсар бодлыг мэдэрч чадахгүй. Өөрийн дотоодоос өөрийг нь өрн залах сүнслэг тэр дээд ухамсар нь түүнтэй холбогдож чадахгүй. Тэр одоо байгаа бодол түүнийг үүсгэж оюун ухаан сэтгэлдээ харалган болчихсон, хашигдчихсан, харцэглэгдчихсэн байгаа юм. Тэгэхээр уул ус
энэ байгаль, энэ бүх зүйлтэйгээ нэгдмэл байна гэдэг нь. Тэд бүхний амьтаа өөрийн амиа нэгтгэж тэднийг бүхэлд нь мэдэрч болно хүн болгон. Энэ үед таны дотор байгаа бүх айдас, таны хувь ачих байр суурь таныг байлгаж ирсэн тэр бүх айдсаас чөлөөлөгддөг гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр монголчууд бүгд хувь ажигчдэр юм байгаа учраас тэд нэгдэхгүй нийлэхгүй байгаа гэж би хэдэнтэй хэлж байгаа. Тэгвэл тэд байгаль их дэлхий энэ дэлхийн амьбуртай хэрвээ нэгдэж чадвал тэдний дотор байгаа тэр дээдийн дээд үүдэл чадамжууд нь зүгээр нэгдэж байна. Тийм үү? Тийм ээ. Одоо ингээд бас юу яаж штэ хүмүүс ингээд түрүү яриад өнгөрсөн. Гэхдээ энийг арай нэг жоохон дэлгэрэнгүй хэлье гэж одоо яриулъя гэж одоо танаар юу. Хүмүүс ингээд засал хийлэгдэг. Одоо бөөнөр дээр ч юм уу одоо бид нар дээрсэн засал хийлгээгээл ирдэг. Тэгээ бид нар ч яг ахуй амьдрал дээр нэг ороод идэв болохоор тэгээд хүн одоо ингээд хүнээр засууллаа л бол одоо өөрөө ухаарлаа авахгүй болохоор тэр одоо үүл нь яг тэг хүрдэг үү гэдэг энэ тал дээр. Хэрвээ одоо байгаль ихийн амьтаагаа нэгдчих бол хүн байгаль ихийн эсрэг юу ч хийж чадгаа болждгийг ам болгоныг мэдэрч өөрөө тэдний төлөө сэтгэлтэй олжхоор байгалаа хайрлна уу хамгаална уу тэтг нөө энэрнүүл гэхээс биш. Тэгвэл одоо нэгэнтэн хуйхар мойхор хувь ажигсэг хичнээн хүнээс хүндлэм том далдын үлийг авч засал хийлгэж одоо байгаа арчим энергийн засаж за бүр цаашлаад сүнстэн дээр хүртэл засал хийлгэж чаддаг бол тэд ухтаа бол маш их чөлөөлөлтийг авч байгаа. Хувь ажигчаас ангижирж байгаа. Энэ та нарын ярьдаг матриксын ертөнцөөс чөлөөлтүүдийг авч байгаа. Хэрвээ энэ заслыг танахаар хийлгүүл шүү дээ. Бусдын өөр өөрийн төвшөнд ол хийх баг. Гэтэл тухайн хүн авчхаад одоо байгаа шигэ бодож урд нь хийдэг шигээ сэтгэж үйл үгэн засахгүй бол тийг сайхан чөлөөлөгцнөө ч мэдхгүйгээр дахиад өөрөө хүлээсэндээ орж өөрийгөө хорж өөрийгөө матрикстаа живүүлээд өөрийгөө буцаагаад л одоо энэ бүх хороондоо хийчихэж байгаа юм. Тэгэхээр засал далд ертөнцийн үлүүдийг авчхаад ухаалын замаа хөөвөл тэр хүнд маш их одоо үр дүн мэдэгдэн өөрчлөлтүүд хурдан ирж ухаан санаанд сэлгэрэгдэж амгалан байх, хурдтай байх, өөрийн дотоодод байх дээд өгдлүүд өнөө амь нэгтэй байгаль ихтэйгээ нэгдсэн тэр их мэдрэмжүүд өвөг-дээцээ чинь хүч чадлагууд өнөөдөр өөрийг чинь урд нь байсан тэр хуваагчаас төвчнөөс амь бүхтэйгээр хамгаалж тэднийхээ хамгаалтанд орж тэр болгонтойгоо нэгдсэн учраас та томоороо байж томоороо сэтгэх бүрэн боломжтой болдог. Тэнэсэж та нар шиг хуваагчээсэн энэ оршихуй дотроо хизээж түүнийг хийж чаддгүй маа. Тэгвэл одоо нэгэнд одоо ингээл уул устагаа буруу харьцсан, уул усаа хомдооцсон тэр амны нэхэл дагуултай олцсон хүмүүс энэ байдлаасаа яаж ангиж ирж салах вэ? Тэдний ангиж ирсэн шиг ангиж цаасан шиг салах нэг л боломж бий. Ухамсраа тэл ухаар байглан ойлго. Түүнтэйгээ нэгд. Өөрөө байгальдаа юу хийснээ ухаар. Тэгээд энэ болгоныхаа алдааг цацгахын тулд байглаа дэмэн тэгдэг. Байгалийн одоо энэ өгдөл чадамжуудаа өөрийн дотроос сэргээ. Амьд байгаллаг одоо энэ бүгдийг нэгтгэмэл энэ ухамсарт өөрийгөө зориулж үр хөвгтэй ээж зөв байгалийн тухай мэдлэгтэй болох хэрэгтэй байна шүү дээ.
байгаль гэдэг чинь тэр чигтээ аим шүү дээ. Одоо жишээ нь та нэг ургах гад, амьдрах гад өр хүүхдээ өсгөн ядаад энэ амьдралын хугацаанд амьдарч чадж байгаатай адил. Энэ нэг байгаль оршихуй гэдэг чинь энэ олон амьсын амьдрах гэж чадж байгаа хэлбэр шүү дээ. Ядаад байгаа гэдэг нь амьдарч оршиж ахад хөгжиж дэвшиж энэ амьдрал гэдэг орон зай төснийхөө мэдрэмжинд ханаж энэ болгоны ухаарлыг авч улам одоо хумсаар тэлэх зорилготой амьс энэ дэлхийгээр чинь дүүрэн байна. Түүнийг байгаль гэж байгаа юм. Та нар энэ дэлхий дээр ууртаа ийм ухамсартай байчих үгүй шүү дээ. Та нартай цог энэ байгаль чинь өөрөө ухамсараа тэлж ийж тийм тийсэн ухамсарын байгалийн эрчимд та нар өдий ухаанаа ашиглаад л байж байгаа шүү дээ. Тэрнээс биш та нар ганцаараа ухаантай болж хоод байгалаа та нар авч яваад байгаа юм биш. Та нар өөртөө байгаль гэж хэлж шүү дээ. Энэ бүхтэйгээ цог яваа юм. Тэгээд нэгэнтээ байгалыг чинь тэнцвэр алдсан бол тэнцвэрийн зохицуулгын тулд байгалийн үзэгдлүүдийн бүтээж штэ. Та нар би чинь захтуул бие мааждаг үстэй. Ус чинь хагтвал үсээ угаа цэвэрлэн үстэй. Энтэй л адилхан шүү дээ. Бүх юмыг зүгээр томоор хааж томоор сэтгэж сур. Та нарын над хувиаж ясан байдал та нарыг өчүүхэн одоо бага орон зайд багаар эргэлдүүлээд багахан сэтгэлгээний дотор хашчдаг учраас юу ч томоор гарах ухамсаргүй болгочдөг юм. Гэтэл энэ бүх ухаан та нарын дотор зүгээр сул хийдэж байна шүү дээ. Ашиглахад ч бүгд бэлэн гараад ирэхэр байна. Тэгэхээр ахиж нэгэнтээ байгалаа ойлгосон хүн байгальтай хизээж хор хөнөөл учруулах болт юм да. Ингэж та нар ухаарч чадвал харин энэ одоо уул усны эцдийн энэ та нарт өгсөн үүлийн үргэх холбоосоор ухаарлаа нэгэнтээ авч чадвал тэдний дэмжлэгийг авсан шиг авч тэдний орон зайд хүндлэлэн үзүүлж эхэлснээр тэдэн ч хүчээ аваад хин хинэндээ хүчээ нэмэлсээр байгаа. Энэ монголчууд ч босоод ирдэг юм да. Яагаад монголчууд одоо та нарын ярьдаг штэ эдэн гутал өмсдөгөнд байгалаа хамгаалж байна гэж. Ийм айхтар байгальтайгаа нэгдэж энэ байгалийн дэмжлэгийг авдаг улсууд байхгүй юу? Энэ бүх ухаанд хонрын над толбонд хөхөвтийн цусан чинь байгаа. Та нар бол энэ дэлхийн байгалыг хамгаалагч. Байгалийн амийг ухамсараараа тэлж түүнтэйгээ хэм нэгдэж ухаан ухамсараа одоо нэгтгэсний үр дүнд хамгаалж өсгөж үржүүлж дээшлэн дэвшүүлж энэ дэлхийн амьтаа болгоныг энэ гэгэрл гэдэг ухамсарын түвшинд нь хүргэж өгөх одоо жамын үлдэнгүүд л дээ. За тэгвэл өнөөдөр энэ хүрээд дуусах удаа. За одоо тэгээд ухтаан бол яриул зөндөл юм байна. Гэхдээ бол бас нийцтэй сайн айх хэрэггүй гэдгийг л ойлгуулах гээд байгаа юм. Тэдэндээ уян зөөлөн хүндлэл дүүрэн гарцаа. Тэд чин тааныган ивэх гэдэл хүлээж байгаа юм ухаархайг чинь. За манай Facebook хуудас одоо YouTube сувгийн маань айлуулах цааш нь түгэж өгөөрэй. Одоо бидний ярьсан яриа болгоныг айлуулах олон хүнд хүртэхийн тулд мөнгө төнгөр дээдсэн маань энэ суулгаж буулгаж ярьж байгаа энэ яг энэ сайхан ухаарл өгсөн ухаантай яриануудыг айлуулах олон хүнд түгэж өгөөрэй гэж хүсэх байна. Би бас бааларсан. Гэнтэл ороод ирлээ. Харин тийм ээ. Уухна ухтаа бол би нэг жоохон орчин үеийн байдлаараа энэ охиныхон хоолонд ижээсээ ярьдаг байхгүй юу? Гэвч энд ингээд нэг амгшил төрөөд тэгээд л ороод ирээд байх юм. Харин тийм ээ одоо тэгээд хүмүүс тэгээд хүмүүс маань ойлгоно байлгүй дээ. Харин. За баярт.